За шинэ сарын астрологийн 6 бичлэгийг оруулах гэж байна. Энэхүү 7 сар маань буд гариг мэлхийн ордон дээр ухралт хийж эхэлж байгаа. Тэгээд өнгөрсөнтэйгөө зурлах хуучин зүйлс амьдралд ахин эргэж гарч ирэх гэх мэтчлэн тийм үйл явдлууд тохиолдох магадaltaй тийм сар эхлүүлж байна. За тэгээд мэлхийн ордны нартай хүмүүс маань бас төрсөн өдөр тохиож байна. Төрсөн өдрийн мэнд хүргье. Сугар гариг маань энэхүү 7 сард охины орд руу орно. Тийм учраас сугар охины орд руу орснороо охины ордны мандалттай хүмүүст маань бас гоо сайхны энерги авчирж байгаа тийм давуу тал авчирж байна. Тэгээд Бархасад гариг маань Арслангийн орд руу орсон байгаа тийм ээ. Тэгэхээр Арслангийн ордны хүмүүс маань одоогоос эхлээд цаашдаа 1 жилийн хугацаанд маш их азтай одтой ёндоотой амьдралд нь их бас шинэ боломжууд гарч ирсэн тийм үйл явдлуудыг өөрсдөндөө татах боломжтой болж байна. Тэгээд 7 сарын 14-ний өдөр шинэ сар мэлхийн ордон дээр бас гарахаар тийм төлөвтэй байна. 7 сарын 14-ний шинэ сар мэлхийн ордон дээр гарна. Мөн дээрэс нь 7 сарын 29-ний өдөр бүтэн сар хумхаа ордон дээр гарах тийм төлөвтэй байна. За шинэ сар гэдэг маань болохоор амьдралд шинэ боломж, шинэ чаптерыг авчирдаг. Амьдралын аливаа нэг хэсэгт шинэ эхлэлийг авчирдаг тийм энергийг илтгэжээдэг. Харин бүтэн сар гэдэг маань болохоор аливаа нэг зүйл дуусаж дүүргэж өгөх, төгсөж өгөх тэр энергийг бас илтгэжээдэг. Мөн энэхүү 7 сард маань дайн, тулаан, эрч хүчийг бэлэгддэг эрэгтэй нэрхтэй гариг буюу ангараг гариг маань ихрийн орд руу орсон байна. За тэгээ 6 бичлэгээ ордуудаараа сонсцгоё. Нэг номерт мандалт орд. Тэгээд нар сарны ордоороо сонсороо гэж зөвлөё. За эхний орд маань астрологийн 1 номерын орд хамгийн залуухан орд буюу хонины ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. За залуухан харагддаг хонины ордныхан маань энэхүү 7 сард ямар энергитэй байх вэ? Буд гариг мэлхийн ордон дээр ухран тийм үү. Тэгэхээр буд гаригийн энерги нь таны хувьд төрсөн нутаг, аав ээж, ахан дүү, цусан төрөл холбоо сүлбээ, өвөө эмээтэйгээ эргэж уулзах. За эсвэл төрсөн гэрлүүгөө очих, сэтгэлд дотно газар байшил руугаа эргэн очих тийм магадaltaй. Хуучин дурсамжуудаа санах, хуучин дурсамжууд чинь амьдралд эргэн сөхөгдөж гарч ирэх тийм магадлал өндөр байгаа. Тухайн буд гаригийн ухралт нь 6 сарын 30-наас 7 сарын 24-ний өдөр хүртэл маш идэвхтэй нөлөөлнө. За сугар гариг маань охины орд руу орсноор таны хувьд энэ 7 сард ажлын бүтээмж өндөртэй, эрүүл мэнд бас сайжирсан. Ажил төрлөө бас өдөр тутмын ажил төрөл амьдралд чинь бас нэлээд ээлтэй энерги орж ирж байгаа юм байна. За бас нөгөө аз од боломжийг удирддаг Бархасад гэдэг их сайхан гариг байдаг тийм үү? Тухайн гариг маань таны бас хайр дурлал, үр хүүхдийн энерги, романс, дурлал гэдэг тийм сайхан энергийг ивэж орж ирж байгаа тийм хөдөлгөөн транзит орж ирж байгаа учраас таны амьдрал бас илүү аз жаргалтай, баяр жаргалтай байх болов уу гэж таамаглаж байна. Тэгэхээр магадгүй хүүхдтэй болохоор зорж ирсэн хонины ордны мандалтай хүмүүст маань бас тохиромжтой цаг үе байна. За ангараг гариг ихрийн орд руу орсон байгаа. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд бодол санаатай маш идэвхтэй, аль нэг зүйлийг сурахад бас их эрч хүчтэй тийм цаг үе байна. 7 сарын 14-ний өдөр мэлхийн ордон дээр шинэ сар гарах нь байна тийм үү. Тэгэхээр тухайн шинэ сар нь таны амьдралд гэр орон, үл хөдлөх хөрөнгө, аав ээж, их нутаг гэх мэт сэдвүүд дээр чинь шинэ эхлэлийг авчрах болов уу гэж бодож байна. За дараагийн орд маань астрологийн маш их төвчээртэй үнэн шударга үхрийн ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. Үхрийн орд маань астрологийн 2-р орд гэж явдаг. Энэхүү 7 сард таны амьдралд ямархуу гол үйл явдлуудыг гариг ихэс танд авчрах вэ гэдгийг нийтлэгээр нь уншицгаая тийм ээ. За Кайрон хэмээх гариг маань таны 1-р хаус буюу үхрийн орд руу орчихсон байгаа. Тийм учраас ялангуяа мандалттай хүмүүс маань бусдтай өөрийгөө харьцуулах гадах магадлал нэлээд нэмэгдсэн байгаа харагдаж байна. Тэгээ ангараг гариг маань ихрийн орд руу орсон байгаа байрлал нь бас таны хувьд мөнгө төгрөгөн дээр гинтийн төсөөлөөгүй тооцоолоогүй зарлага гаргах магадлал бас хит үрэлгэн байдлыг бас авчрах тийм талтай. За тэгээ мэлхийн ордон дээр ухарч байгаа буд гариг маань таны хувьд ямар энергийг авчрах вэ гэхээр таны бодол санаа яриа хөрөө цэгцгүй байх. За тэгээ төрсөн ах дүүстэйгээ бас үл ойлголцох. Мөн дээрэс нь өөрийгөө илэрхийлэхдээ та хэн нэгэнд буруугаар илэрхийлэх.
Тийм магадлал нэмэгдсэн байгаад мөн дээрээс нь машин тэрэг жолоодохдоо бас болгоомжтой байх шаардлагатай. За мөн дээрээс нь гинтийн байдлаар нөгөө холын хамаатан саднууд ч юм уу тийм ээ таньдаг байсан хүмүүс амьдралд эргээд гараад ирэх бас тийм магадлалтай байгаа. За 7 сарын 14-ний өдөр шинэ сар мэлхийн ордон дээр бас гарна. Тэгэхээр тухайн энерги таны хувьд шинэ зүйлийг сурах, өөрийн болгож эзэмшиж авах бас тэр энергийг илтгэж орж ирж байгаа. Тэгэхээр энэхүү 7 сар маань таны хувьд ерөнхийдөө альва нэг зүйлийг сурах, өөрийн болгож эзэмших, юмыг цээжлэх, бодож, тогтоох тийм одоо идэвхтэй сар байх нэ. Маш олон хүмүүстэй харилцаж, ярилцах тийм нөхцөл байдлуудтай тулгарх нь байна. За сугар гарын охины орд руу орсноор та хэрэг өөр хүүхэдтэй бол хүүхдүүдтэй их тийм ээлтэй. Бас хайр дурлалын тал дээр хазтай байх нэ. За астрологийн 3 дахь орд буюу маш сэргэлэн хөгжилтэй эхрийн ордны мандалд нарсартай хүмүүс маань анхаараарай. Тэгэхээр юуны төрөнд эхрийн ордон дээр ангараг гараг явж байна. Мөн дээрээс нь тэнгэрийн он гараг явж байна тийм ээ. Тэгэхээр тэнгэрийн он гараг маань таныг бас нэг альва нэг зүйлд туушгүй, докторгүй болгочих годох тийм хандлага ажиглагдана. Бас ангараг гараг таныг бас түргэн ууртай, уцаартай. За бас заримдаа хит их хэрч хүчтэй тийм байлгах бас магадлал өндөрссөн. Тийм байна. За энэ 7 сард маань анхаарах нэг зүйл байгаа. Тэр нь болохоор буд гараг мэлхийн ордон дээр ухрна. Төлөвлөөгүй, шаардлагагүй бас гинтийн мөнгө төгрөг, орлого зарлагаа бас нэлээд сайн тооцоолж гаргах шаардлагатай байна тийм ээ. Мөнгөн дээрээ анхаарах ёстой тийм сар байх нь эд хөрөнгө материалын зүйлс дээрээ бас хэрэггүй худалдаа авалт хийхээс зайлсхийх шаардлагатай байна. За Венус гараг маань, сугар гараг маань охины орд руу орно. Тэр үед болохоор та гэртээ quality time буюу тийм сайхан тухтай тогтой цагийг гэр орондоо өнгөрүүлэх боломжууд нэгдэж байна. За энэхүү 7 дугаар сарын 14-ний өдөр маань шинэ сар гарна. Тухайн шинэ сар нь мэлхийн ордон дээр гарч байгаа. Таны мөнгө төгрөг, эд хөрөнгийн хавас дээр тэр энерги дээр гарч байгаа учраас бас шинэ ажилд ордог ч юм уу. Шинээр мөнгөний орлогын их усүртэй учран золгодог ч юм уу. Бас нэг тийм шинэ энергиуд бас шинэ зүйл худалдаж авдаг ч юм уу тийм ээ. Тийм байх магадлалтай энерги орж ирж байгаа юм байна. За нөө боломж аз одог үдирддэг, тэлж өгдөг, бархас өдгөд их сайхан гараг байдаг тийм үү? Хязтай гоё гараг байдаг. Тухайн гараг нь бас таны сурлага, хөдөлмөр, юм чэйжлэх, тогтоох, заавас ойрын аялал жуулчлал, шинэ хүмүүстэй танилцах, дотносох, яриа хөөрөө өрнүүлэх тэр боломж танилын хүрээгч бас нэг тэлж өгж байна тийм ээ. Энэ жилээс дараа жилийн 100 хүртэл тухайн энерги нь хадгалагдана. За дараагийн орд нь астрологийн 4 дахь орд буюу халамжтай инхри мэлхийн ордны мандалд навсартай хүмүүс маань анхаараарай. Мэлхийн ордныхны маань нийтлэг нэг шинж байдаг тийм ээ. Тэр нь болохоор өөрийнхөө хайртай итгэл даасан хүмүүсийг хизээч урвж гомдоож явуулдаггүй. Хайртай хүмүүстэй их халамжтай чин үнэнчээр ханддаг тийм зан ашигтай хүмүүс байдаг. За тэгсэн чинь энэхүү удаагийн мэлхийн ордон дээр ухарж байгаа буд гараг нь яг таны ордон дээр ухарж байгаа шүү дээ. Таныг жоохон бас худлаа ярьдаг болох гэдэг магадaltaй. За та өөрөө ч мэдлгүй бусдад худлаа ярьцдаг, бусдыг одоо төөрөгдүүлсэн байх магадaltaй. Тийм байна. Мөн дээрээс нь энэхүү үеүүдэд та бас өөрийгөө ойлгохгүй байх магадлал байна. Таны амьдралд хуучин байсан, чухал гэж тооцдог байсан, одоо чухал биш болчихсон зүйлсүүд бас амьдралд ч эргээд гараад ирэх бас тийм магадлал нэмэгдсэн байна. За 7 сарын 14-ний өдөр мэлхийн ордон дээр шинэ сар гарна. Тэгэхээр энэхүү 7 сар маань ерөнхийдөө бол таны 90 үе, таны төрсөн өдөр, таны бүх зүйл байгаад байна тийм ээ. Тухайн шинэ сар нь таны амьдрал альва нэг тийм шинэ зүйлийг эхлүүлж өгөхөд маш их тийм том түлхэц болохоор мөн дээрээс нь та бас яг өөрийнхөө байж чадах тэр боломж болцоонууд нэгдэж байна. За 7 сард маань бас наадан болно тийм ээ. Тэгэхээр таны сугар гараг 3 дугаар хавс руу ч бас сугар гараг орж байгаа учраас энэхүү үеүүдэд ойрын аялал хийх, Монгол орноор аялдаг ч юм уу тийм ээ. Эсвэл та гадаадд байдаг бол ойрхон байдаг улсууд руу аялдаг ч юм уу. Тийм хотуудаар аялах бас тийм бололцоонууд нэгдэж байна. За бархасад гараг Арслангийн орд руу орсон байгаа. Тэр энерги танд ямар энерги авчирж байна гэхээр мөнгө төгрөг, эд баялагийг ч маш сайн байж өгч байна. Тэгэхээр энэ жилийн 100-аас дараа жилийн 100 хүртэл яг 1 жилийн хугацаанд орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарах юм бол таны хорвоо ертөнц бас бархасад гараг маш их томоор ивэж өгнө. Санхүүгийн тал дээр хацтай байна.
За энэ дараач орд маань астрологийн 5 дахь орд буюу Арслангийн орд, өөртөө ихтэй Арслангийн ордын мандалд нарсартай хүмүүс маань анхаараарай. За энэ 2026 оны 100-аас эхлээд дараа жилийн 27 оны 100 хүртэл таны ордон дээр буюу Арслангийн ордон дээр бархас од гараг, аз од боломж тээлт маш сайхан зүйлсийг авчирдаг хамгийн ээлтэй гой гараг байдаг. Тэр гарыг тань руу орцсон байна. Тэр гаргийн энергийг та өөр дөрөө авч явж байгаа учраас маш их тийм азтай амьдрал шин боломж үе таалгууд нэгдсэн их тийм сайхан жил болох болов уу гэж таамаглаж байна. Тэгэхээр таны орд таны гариг ирхэсүүд чинь тодорхой хэмжээнд бархас од гаригийн ивэлд байгаа учраас аль нэг зүйлийг зориод хийхэд бас танд илүү өөр өгөөж өгөх их азтай байх. Том шин эхлэл боломж завшаан таны амьдралд орж ирэх бас үе таалга нь маш томоор нэгдэж өгч байна. За тэгээд 7 сард маань сугар гариг охины ордоор орно. Тэр энерги нь таны хувьд эд материал, эд хөрөнгө орлогын тал дээр чинь бас их сайхан нээлттэй энерги орж ирж байна. Магадгүй шин зүйл, хувцс, хунар, утас ч юм уу тийм материалын зүйлсийг худалдаж авал бас их тохиромжтой тийм цаг үе байна. За бууд гариг маань мэлхийн ордон дээр ухарна тийм үү. Тэгэхээр мэлхийн ордон дээр ухарж байгаа бууд гариг маань таны нойр хоолыг бас нэг боснуулах магадaltaй, янз бүрийн элдв бусан зүүдлэх магадлал өндөр байна. Тэгээс хууч өвчнүүд сэтрэх магадлал жоохон байгаа. Хуучин травма, сэтгэлийн шархамд бас хөндөгдөх магадлал бас байна. 7 сарын 14-ний өдөр шинэ сар мэлхийн ордон дээр гарна. Тэгэхээр тэр үед бас та өөртөө амралт өгж бас ганцаараа байх шаардлагатай тийм цаг үе ирнэ. Тархиа амрах тийм ээ. Даал тухамсартаа илүү хөрөнгө оруулалт хийж бясалгал хийвэл бас тийм тохиромжтой тийм цаг үе байгаа. За бусдаар бол тэгээд Арслангийн ордныхан маань бол маш азтай байх нь тийм ээ. За дараач орд маань астрологийн хамгийн нямбай орд тийм ээ. Астрологийн 6 дахь орд охины орд. Охины ордын мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. Энэхүү 7 сард маань охины орд руу сугар гариг гоо сайхныг илтгэдэг, гоо сайхны бурхан тэнгэр тийм сайхан гариг орж байгаа учраас таны амьдралд бас та өөрөө ч мэлгүй бусдад их тийм тааламжтай, гоо үзэсгэлэнтэй, царайлгагүй харагдсан тийм сугар гаригийн энергийг өөр дээрээ авч явж байгаа. Тийм учраас гадаад төрхөндөө бас их анхаарал тохиромжтой байна тийм ээ. Таны бусдыг татах тэр сайхан энерги авраа бол маш хүчтэй болж өгч байгаа хэрэгээ. За энэхүү 7 сард маань гол бас астрологийн үйл явдал болж байгаа. Тэр нь болохоор бууд гариг мэлхийн ордон дээр ухарч байна тийм ээ. Тэгэхээр бууд гариг маань мэлхийн ордон дээр хамгийн сүүлд гэх юм бол 2020 онд ухарч ирсэн. Тэр одоогийн ухралт нь танд ямар амьдралын үйл явдлууд авчрах вэ гэхээр хуучин найз нөхдүүд таны амьдралд эргэж гарч ирэх танил тал өмнө нь таньдаг байж байгаа нэг хэсэг харилцаагаа тасалдсан холбоо байхгүй болцсон байсан танилын хүрээний хүмүүс эргэж амьдралд чинь бас гэнтийн байдлаар энд тэнд таарлах гарч ирэх магадлал маш өндөр байгаа. За бас тэр хуучин энерги дээр нэмэгдээд 7 сарын 14-ний өдөр мэлхийн ордон дээр шинэ сар гарна тийм ээ. Тэгэхээр шинэ сар гэдэг маань амьдралд аливаа нэг хэсэгт шинэ эхлэл, шинэ боломжуудыг авчирч яадаг. Тэгэхээр танд бас шинэ найз нөхөд, шинэ ажлын хамт олонтой болох ч гэдэг юм те. Шинэ танилын хүрээнүүд бас тэлж өгөх, нэмэгдэх тэр энерги нэмэгдэж чинь. Тэр энэхүү 7 сар маань ерөнхийдөө таны хувьд олонтой байх, олонтой санал бодлоо хуваалцах тийм шаардлагатай. Их тийм нийтж сар болж байна. Тэгээд нэг сөрөг тал нь гэх юм бол найз нөхдүүд танд худлаа хэлэх гээд байх бас магадлал өндөр байгаа. Найз нөхдүүдтэйгээ үйл ойлголцох гэдэг тийм магадaltaй учраас бас нэлээд сайн найз нөхдөд харилцаан дээр бодлоготой хандах шаардлагатай. За дараач маань эвийг тэнцвэржүүлэгч Жинлэр ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. Энэхүү 7 сард маань мэлхийн ордон дээр бууд гариг ухрах гэж байгаа тийм үү. Тэгэхээр тэр энергин дээр нь таны хувьд ажил төрөл, карьер, зорилго, амбиц зэсэг дээр чинь саад дотгор бас учирч магадгүй. За хэрвээ та хүний дор ажилладаг ажлын дарга захиралтай бол тийм ээ. Дарга захиралтайгаа буруу ойлголцох, үйл ойлголцох бас магадлал нэмэгдсэн байгаа тийм үе байна. За гисэн мөртлөө бас мэлхийн ордон дээр шинэ сар 7 сарын 14-ний өдөр гарна. Тийм учраас шинэ ажил, шинэ зорилго, шинэ карьерийн бас боломжууд нөгөө талаараа нэгдэж өгөх бас магадaltaй. За бархас од гариг гэдэг маш сайхан гариг, аз од боломж тэлэлтийг өдөртдөг ээлтэй гариг гэдэг тийм үү. Тэр гариг маань таны найз нөхөд хамт олон хэсэг дээр чинь гарцсан байгаа учраас энэхүү 100-аас эхлээд дараа жилийн 100 хүртэл 1 жилийн хугацаанд таны хувьд
маш олон хүнтэй танилцах, дотносох боломжтой. За тэгээ найз нөхөд хамт олонны хүрээлэл дундаас бас таны амьдралд хэрэгтэй сайхан боломжуудыг бас тийм сайн хүмүүсийг татаж авчрах. Сайн найз нөхөд хамт олон та бас өөртөө татж байгаа тийм энергитэй байна. За бусад гаригийн байрлалыг харах юм бол ангараг гариг маань ихрийн ордон дээр орцсон байгаа юм байна. Тэгэхээр таны хувьд бас гадаад дотоод руу аялах, тийм ээ, холын аялал хийх эрч хүч маш их нэмэгдсэн байгаа тийм байна. За мөн энэхүү 7 сард маань сугар гариг охины орд руу орох тийм төлөвтэй байгаа. Тийм учраас таны зүүд нойр далд ертөнцийн мэдрэмж энергиуд маш хүч хөргөжих тийм магадaltaй байгаа учраас бас зүүдээ маань бол зүгээр бясалгал хийвэл бас их тохиромжтой. Йог бясалгал тийм ээ. Тиймэрхүү зүйлсийг хийж далд ертөнц, далд ухамсартай хөрөнгө оруулалт хийвэл тохиромжтой цаг үе байна. За энэ дараагийн орд маань астрологийн 8 дахь орд буюу хянамгай, нууцлаг, хилэнцэн ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. Энэхүү 7 сард маань дуд гариг мэлхий ордон дээр ухран тийм үү. Тэгэхээр та магадгүй гадаадд амьдардаг, эсвэл гадаад руу виз хөөцөлдөж байгаа, гадаад оронтой холбоотой ямар нэгэн одоо тийм ажил, сургууль хөөцөлдөж байгаа байх юм бол бас энэ тал дээр нэлээд хянамгай байх, бодууштай байх тийм цаг үе байна. Холын аялал хийхэд их тохиромжгүй цаг байна гэж би хэлмээр байна. За ангараг гариг маань ихрийн орд руу орсон байгаа. Тэгэхээр тэр энерги нь таны хувьд бэлгийн дур хүсэл нэмэгдэх тэр эрч хүчийг авчирч байна. За энэхүү 2026 оны 100-аас тийм ээ дараа жилийн 127 оны 100 хүртэл бархас сод гариг гээд азот хилтэй авчирдаг маш сайхан хүчтэй гариг байдаг. Ээлтэй гариг. Тэр гариг маань таны ажил, амбиц, карьер, боломж, амжилт, зорилгын хэсэг дээр чинь ивэл өөрийнхөө сайн сайхан чанаруудыг авчирж байгаа учраас та бас магадгүй ажил дээрээ тушаал дэвшдэг ч эсвэл маш удаан хугацаанд төлөвлөж ирсэн зорилгоо өөрийн болгож биелүүлэх бас боломжтой байна. Энэхүү 7 сард маань сугар гариг охины орд руу орно. Тэгэхээр тэр энерги нь таны хувьд найз нөхөд хамт олон хэсэг дээр ч орж байгаа. Найз нөхдөдөө цагийг одоо quality time зугаатай өнгөрүүлэх боломжтой, олонтой хамт олонтойгоо бас байхад их тийм тааламжтай тийм цаг үе байна. За түрүү буд гаригийн ухралт маань мэлхий ордон дээр явагдаж байгааг хэлсэн гэсэн мөртлөө бас 7 сарын 14-ний өдөр мэлхий ордон дээр шинэ сар гарснаар таны хувьд бас шинэ азууд бас гинтийн боломжууд бас нэгдэх магадaltaй байна. За норт нөтөөс болоод хилэнцэн ордны мандалтай хүмүүс маань хайр дурлал амьдарч байгаа хаагдсан, богдсон байгаа болоо гэж сарлаа. За дараагийн орд маань Нумын ордны мандалт азууд тэлтэй авчирдаг бархас сод гариг ивэлт байдаг хүмүүс тийм ээ. Нумын ордны мандалтай хүмүүс өнөхөд 7 сард ямар хүн үйл явдлуудтай тулгарх вэ гэдгийг үзцгээе. Тэр Нумын ордон дээр лилит тавьж байгаа таны 1-р хавс дээр явж байгаа гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээнд таны эрх чөлөө хаагдаж богдсон, амьдрал нэг санснаар болохгүй байгаа ч юм шиг тийм ээ. Бусад хүмүүстэй бас жоохон таарамжгүй байгаад байгаа ч юм шиг тийм мэдрэмж авч иж магадгүй. Тэр энэхүү 7 сарыг дуусгачвал 8 сар гаргаад ер нь тэр энерги нь хөөгдөөд гайг болчихноо. 8 сараас таны амьдралд эрх чөлөөч эргэж ирэх нь байна тийм ээ. За мөн тэгээ Кайрон хөхрийн орд руу 6-р хаус руу ч нөлөөлсөн байгаа учраас бас ходоод эд эрхтнүүдэд хайрлаж хамгаалах шаардлагатай байна. За тэгээд ангараг гариг 7-р хаус буюу ихрийн орд руу ч орсон байгаа учраас нэг эсрэг харилцаан дээр та их тийм ааштай, докторгүй тийм нэг уур уцаар омогтой хүмүүсийг та нэг эсрэг харилцаан дээр татаад авах болов уу гэж бодож байна. Тэр тал дээр бас болгоомжтой хүмүүсээс болгоомжтой байх шаардлагатай байна тийм ээ. Мөн дээрээс нь буд гаригийн ухралт мэлхий ордон дээр ухарч байгаа учраас таны хувьд хуучин бас дотн байсан хүмүүс амьдралд гинт гарч ирэх гүн гүнзгий харилцаа холбоотой хамааралтай байсан хүмүүс маань эргэж гарч ирэх бас магадлал байна. Бас муу санаатай, санаа мотой хүмүүсийг өөртөө татах гадах тийм магадaltaй тийм сар байгаа учраас өөрийгөө болон өөрийн сэтгэл санаа энерги маш сайн бусдаас хамгаалах шаардлагатай. За тэгээ сайхан энергиудын унших юм бол таны өдөрдөгч сайхан гариг буюу бархас сод гариг маань таны 9-р хаус, гадаад ороо, аялал жуулчлал, холын энерги, боломжуудыг өдөртөх хаус төр чинь сугар гаригтай хамт орцсон байгаа учраас таныг бас маш сайхан ивэж өгч байна гэж харж байна. Та ердөөс илүү бас аз одтой байх боломжтой. Амьдралд тань бас шинэ боломжууд нэгдэж өгнө.
За астрологийн 10 дахь орд буюу зорилготой, амбицлог, материал ордны мандал нарсартай хүмүүс маань анхаараарай. За материал ордны мандалтай хүмүүс маань өөртөө итгэл нэлээд буурсан алдагдсан байгаа харагдлаа. Тэгэхээр одоо тэр хайр дурлалын амьдрал өөрийгөө бусдтай харьцуулдаг ч юм уу тийм ээ. Тэр амьдрал дээр чинь бас нэг жоохон саад дотгор байна уу гэж харлаа. Тэр нь болохоор Кайрон гаригийн нэртэй холбоотой. За тэгээ бусад гаригийн нэрүүдийг харах юм бол ангараг болон тэнгэрийн гариг, таны ажил хөдөлмөр, өдөр тутмын ажил, эрүүл мэнд төр ч явж тэр ажлын газрын хүмүүстэйгээ бас муудалцах, таарамжгүй, тохиромжгүй харилцаатай байх тийм магадaltaй. Тэгэхээр та магадгүй ажил хийх дургуутсах, ажлаас хальшрах тийм ээ. Хийж байгаа ажлаасаа залхах, татгалзах магадaltaй байна. За бод гариг маань мэлхийн ордон дээр хурна. Тухайн энерги нь таны хувьд нэгэн эсрэг нэг харилцаан дээр хуучин үерхдэг байсан хүмүүс ч юм уу тийм хуучин гэрээ хэлцээртэй байсан компани ч юм уу ямар нэгэн байдлаар өмнө нь тантай харилцаа холбоотойсэн хамааралтай байсан хүмүүс амьдрал чинь бас эргэж гарч ирэх тийм магадaltaй тийм цаг үе ирсэн байна. За тэр нь бас хуучин найз нөхөдч байх магадaltaй. Тэгэхээр найз охин, найз залуу хинчин ч бас эргэж амьдралт чинь гинтийн байдлаар гарч ирэх магадлал маш өндөр байна. Зүгээр таньдаг байсан хүн ч юм уу тийм ээ. Тиймэр хүмүүс бас амьдралд эргэж гарч ирэх магадaltaй. За тэгээс 7 сарын 14-ний өдөр шинэ сар мэлхийн ордон дээр гарч байгаа учраас таны амьдрал бас нэгэн харилцаан дээр шинэ гэрээ хэлцэл хийх боломж. За магадгүй бас хүнтэй суух, хүнтэй хамтран амьдрах тэр энергиуд бас нэмэлтээр орж ирж байгаа юм байна. Сугар гариг маань энэхүү 7 сард охины ордоор орж байгаа. Тийм учраас таны хувьд бас нэлээд азтай одтой гадаад руу бас аялал, холын аялал хийвэл бас тохиромжтой цаг үе байна гэж харлаа. За дараач орд маань астрологийн 11 дахь орд буюу найз нөхөд олонтой нийтч маш тийм нүүрэмгийн орд. Хумхаа ордоо, хумхаа ордны мандал нарсартай хүмүүс маань анхаараарай. За одоо мэлхийн ордон дээр бод гариг маань хурж байгаа тийм үү. Тэгэхээр 6 сарын 30-наас 7 сарын 24-ний өдөр хүртэл маш хүчтэй энерги таны ажил төрөл, эрүүл мэнд дээр чин ухралт хийж одоо саад төв өчрүүлж байгаа учраас тэр тал дээр маш нягхур ажлаа бас маш нягхур хийх шаардлагатай. Тэгээ ажлын газрынхантайгаа бас үйл ойлголцоос сэрэмжлэх хэрэгтэй байна тийм ээ. Ходоод нойр булчирхайгаа их хайрлаж гамнах шаардлагатай байна. Хоол хүнсэн дээр эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм байна. Энэхүү 7 сарын маань ерөнхий одоо гол дүр маань таны ажлын үр бүтээл, ажлын хамт олон байх нь байна тийм ээ. Мөн дээрс нь эрүүл мэндэд анхаарах шаардлагатай тийм сар байгаад байна. За гэхдээ нэг сайхан мэдээ байна. Тэр нь болохоор Азууд тэлтэй авчирдаг маш сайхан гариг буюу Бархасууд гариг маань таны нэг эсрэг харилцаа, бизнесийн харилцаан дээр чинь яваад орчихсон байгаа учраас та магадгүй одоо мөнгөний орлогын их усүрээ хин нэгнээр дамжуулан нэмэгдүүлэх боломжтой. Бас бизнесийн од таныг бас ивэж байгаа учраас шинэ бизнесийн одоо санаа оноо байвал хэрэгжүүлэхэд тохиромжтой тийм боломжууд нэгдэх ёстой. Энэ энерги нь болохоор энэ жилийн 100-аас дараа жилийн 100 хүртэл яг 1 жилийн хугацаанд хадгалагдана. За ангараг гариг болон тэнгэрийн гариг маань ихрээ орд руу орцсон байгаа тийм ээ. Тэгэхээр таны хайр дурлалын амьдрал, үр хүүхэдтэй холбоотой асуудлууд бас нэлээд хөндөгдсөн байна. Тэгэхээр үр хүүхдүүд нь нэлээд тогтворгүй, бас тантай таарамжгүй ингээд муудалцаад байх магадaltaй байна. Хэрвээ та хүүхэдтэй болвол бас эрэгтэй хүүхэдтэй болох магадлал нэлээд өндөр байна. За астрологийн хамгийн сүүлчийн орд буюу 12 дахь орд, өглөгч, өрөвч зүйлсэн загасны ордны мандалт нар сартай хүмүүс анхаараарай. За энэхүү 7 сард маань нэг чухал транзит болон тэр нь болохоор бод гариг мэлхийн ордон дээр хурж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр энерги нь таны хувьд жинхэнэ утгаараа одоо хайр дурлал дээр чинь бас үйл ойлголцол, үр хүүхэд, найз охин, найз залуутайгаа бас таарамжгүй, буруу зөв ойлголцоод байх магадaltaй. Мөн дээрээс нь хайр дурлал дээр танд ягаад ч юм нэг худлаа ярддаг ч юм уу тийм хуурамчсан авиртай тийм хүмүүсийг татах гэдэг магадaltaй учраас шинэ хүнтэй бас хамаагүй танилцж дотносох одоо хайр дурлалын харилцаатай байхад бас жоохон тохиромжгүй юм болов уу гэж харлаа. За тэгээд таны ажил төрөл, эрүүл мэндийн сэрүүчин сугар гариг болон Бархасууд гариг яваад орцсон байгаа учраас ажлын энерги маш сайн байна. Ажлын газрынхантай хамт олонтойгоо таарамжтай. Гэхдээ бас нөгөө дээд албан тушаалнуудтайгаа нэг талаараа бас таарамжгүй харагдаад байна.
Бусад гаригийн байрлуудыг бас харах юм бол 7 сард маань сугар гариг охины орд руу орно. Тэгэхээр таны нийслэлийн харилцаа партнер, за гэрлэлт тийм ээ, хэн нэгэнтэй хамтран амьдрах ч юм уу, тэр энергиуд чинь бас дэмжигдээд нээлттэй болоод өгцөн байгаа учраас хэрвээ та хүсчихвэл одоо хурмаа хийдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар одоо урт удаан хугацаанд харилцаатай байсан хүнтэйгээ бас харилцаа илүү баттгах, илүү гүнзгийрэх боломжтой байх нь тийм ээ. За гэхдээ бас ахааны шинэ энерги ирж чинь, тэр нь 7 сар 14-ний өдөр Мөлхийн ордон дээр шинэ сар гарч байна. Тэгэхээр бас хайр дурлал харилцаан дээр шинэ хүмүүс гинтийн байдлаар бас гарч ирэх гээд байх бас магадaltaй байдаг. Тэгэхээр таны хайр дурлалын амьдрал дээр чинь бас маш хоёрдмол энерги ирэх гээд байна тийм үү? Нэг талаараа шинэ хүнтэй уулзруулах гад, нөгөө талаараа бас одоо худлаа ирдэг хүмүүсийг өртөө татах гээд байх тийм бас сөрөг талтай байна тийм ээ. За тэгээд 7 сарын 6 бичлэгээ хийгээд дуслаа. Та бүхэн сонирхсан асуулт байх юм бол миний бичлэгнүүд дор үлдээгээрэй. Би бол сардаа нэг удаа асуулт хариултны бичлэг хийдэг. Тэрэн дээрээ нэг мөсөн базаад оруулчих болно. Мөн дээрэс нь миний Facebook хаяг буюу Астрологи улаан чимээ хаягаар та бүхэн хүчрийн мэрэг хэлгэж болно. Бас натал чартаа уншуулж болно. Мөн дээрэс нь астрологийн талаар сонирхож судлаа гэсэн хүмүүст маань бас нээлттэй сургалт явуулж байгаа. Гэх мэтчлэн одоо үйлчилгээнүүдээ Facebook хаяг Астрологи улаачуулан Астро 78 гэх Facebook хаяг байгаа. Тэднэр дээр явуулж байгаа шүү. За бас сайхан анх удаа хүний подкастт орсон Жаргалтай Authority гэж YouTube channel байгаа. Та бүхэн хайж болоод миний бас хамтран хийсэн подкаст одоо анх удаа зочноор орсон тэр подкастыг олж сонсох боломжтой. Хэрвээ танд миний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe товчийг дарж намайг дэмжээрэй.